Монголд энэ ерөөс байдгүй болохоор ээлж жуулчлалын зорилгоор ч байдгүй болохоор хүмүүсийн төсөөлт ер нь жоохон буухгүй байгаа юм шиг байна. Тийм тэгж анзаарч байгаа. Ер нь тийм. Одоо барилгын ажил маань ер нь ямар хувьд вэ? Барилгын ажил маань хэд шон суурийн ажил маань бол дууссан. Нийл суурийн ажлууд эхэлсэн. Одоо хоёр талаасаа хоёр туслан гүйцэтгэгч зэрэг ороод ажиллаж байгаа. Ажил бол өстой эд линкэж байгаа байлцаж байгаа. Эд бужигж байгаа юм. За энэ өдрийн төргийн үзэгчтэй Улаанбаатар 2040. За Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа 24 мега төсөлтэй холбоотойгоор үзэгч та бүхэнд энэ хүү подкастыг бэлтгэн хүргэж байгаа. Өнөөдрийн манай зочин бол Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Төвшин Санаа гэж залуу өргөцсөн байгаа. Тэгээд би бол энэ хүнтэй ярилцах байгаадаа маш их одоо олзуурхаж байна. Яагаад гэвэл дэлхийн одоо хотуудад бас их тийм их биш. Тэгтээ бол байгаа. Замын одоо энэ төвжирлийг шийдэхин тулд одоо дүүжин зам гэж одоо яриад байгаа тийм дүүжин замын тээвэр гэж. Тэгээ энэгээр бол шийдэх гээд Улаанбаатар хотод бол ажил нь эхлээд за энэ 12 сард эхний шугам одоо ашиглалтанд орно гэж байгаа тийм ээ. Одоо 2025 оны 12 сард. Тэгэхээр бол 25 оны 12 сараас эхлээд ер нь эрхчил ихэд бол манай иргэд бол одоо дүүжин тээврээр ингээд агаар дэвэр явна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ ажлыг одоо хариуцч хийж байгаа энэ одоо Төвшин Санаа гэж залууг бид бас өнөөдөр ярилцлагадаа урлаа. Тэгээд бас энэ өдрийн минь төргийа. Тэгээд бас манай үзэгчдэд өөрийгөө бас эхлээд нэг товчхон танилцуулаад хаан сурж байгаа ямар одоо чиглэлийн мэрэгчлээ болоод бас яг энэ төсөл дээр ирж ажиллаж байгаа тийм. За би мянган инженер гэдэг хөтөлбөрт хамрагдаад мянган инженер хөтөлбөрөөр Япон улсын Китами их сургуульд одоо бакалаврын зэрэгээ төгсөөд давхар Монгол улсын одоо шинжлэх ухааны технологийн их сургуульд бакалаврын зэрэгээ бас дүргээд тэгээд одоо ажиллаж байгаа. Тэгээд одоо би бол яг өргөдөж дуудагдаж бол ирээгүй. Гэхдээ ер нь ирээд одоо Монгол улсад ажиллаж агаад тэгээ бас өөрөө энэ салбарын одоо төсөл хэрэгжүүлэх нэгжид одоо ерөнхийдөө 4 дахь жилдээ шахав ажиллаж байгаа. Тийм юм байна тийм. За тэгээд шууд ярианд оръё. Иргэдийн дунд бол бас их яригдж шүү дээ. Энэ одоо яг ямар тээвэр юм бэ гэдэг. Хүмүүс нэг зүйлээ асууж байгаа юм. Яг тэгвэл дүүжин тээврийн талаар бол зөндөө их одоо мэдээлэл явж байгаа. Тэгээд ийч одоо хэр аюулгүй юм бэ гэдэг зүйлийг л хүмүүс одоо хамгийн их асууж байна. Монголч нь одоо жилийн 4 үйлрэлтэй. Өвлөн хүүт одоо хасах 30 40 хүрнэ. Зун халуун, за хавар нь шуурхтай, намар нь чихтэй. Тэгээд тасраад унчвал яах юм бэ? Аюулгүй байдал нь хэр юм бэ гэдгийг л хамгийн их асууж байна. Тэгээд эндээс соёлоос яриагаа эхлэе те. 12 сард барилга ухсралтаа дуусгаад үлдсэн хугацаанд одоо өөрсдийнх нь туршилт тохируулгын хугацаа 3 сар явагдаад тэр хугацаанд үргэлжлүүлээд улсын комисс төлөөлөгч өгөх ажлуудыг зохион байгуулад зөв. Тэгвэл ингэв биш үү? 12 сард ерөнхийдөө дуусаад. Тийм барилга ухсралт дуусаад. За тэгээд 3 сар хүртэл одоо юу яагаад? Туршаад. За тэгээ улсын комисс төлөөгөө тавьчихвал ер нь эх оны нэг 6 сар гэхэд тийм. Энэ яг хаалганы ажиллаж гин үү, саатал байна уу гэдгийг тухайлан одоо кабин болгондоо шалгалт хийх. Тэгэхээр энэ бас хугацаа маш их авна. Хүмүүс нөгөө нэг 3 сар туршина гэхээр 3 сар ерөөсөө ингээл эргэлдүүлээл хоос явуулаад байна гэж бас ойлгоод байгаа. Тэгээ тэрэн дээр чи одоо нөгөө би бол бүр 12 сараас эхлээл баг суухад явж байгаа. Бүх юм дуусчих юм болов ойлголттой бодсон байхгүй. Тэгвэл 2026 оны за 6 дугаар сарын 1 гэхэд бол ер нь бол тээвэр эхэлсэн хүмүүс сайхан суугаад ингээл явж байгаа. Гадна дотных нь ч их сонирн байна бах та тий. За аюулгүй байдал гэдэг талаас ярих юм бол хамгийн ихэнд бид нар ган татлахны талаар ярих хэрэгтэй. Тэгэхээр ган татлага маань ерөнхийдөө 6 ширхэг юм томоосноос бүрдэн гэсэн үг. 6 томоосон дотроо 36 ширхэг юм ган утастай. Тэгээд ингээд бодохоор ерөнхийдөө нэг юм 216 ган утсыг одоо ингээд мушигдсан байна л гэсэн үг тийм. Тэгэхээр 216 ган утас. Тийм. Тэгэхээр энэ ган утаснууд маань одоо ингээд эргэлдэж байгаа те байнгын эргэлтэнд байгаа. Тэгэхээр манай нэг буудал маань өөрөө тэр ган утсыг одоо тасарч юм хитэн тасарсан байна. Одоо ямар хөө байдалтай байна гэдэг байнгын шалгаа байж идэг. Тийм мэдрэгчтэй гэсэн үг. Хүмүүс бас нэг аюулгүй байдал талаас 10-аас их хүн ороод наач унчуул яах юм ч гэдэг юм уу. Тэгээ хаалга нь онгоохгүй. Хаалга нь согтөг онгоолгоо унчуулж яах юм гэдэг юм уу. Тэрэн дээр бол энэ одоо ПОМО гэдэг Франц улсаас одоо ингэж орж ирж байгаа манай гүйцэтгэгчийн систем маань өөрөө одоо кабины даац итерх юм бол яг тэр мөчид одоо ингэ зогсоогоод одоо 10 хүнээс даац нь итерх юм бол систем нь өөрөө зогсож байна гэсэн. Тэнгуут хүнээ буулгаад өргөжлүүлээ явуулах. Нөгөө талаасаа
буудлаас кабин маань гарахтаа одоо юм 2 мэдрэгчийг дайрж өнгөрдөг. Тэр 2 мэдрэгч нь хаалга бүрэн хаагдсан үед одоо тэр 2 мэдрэгчийг зохих юм бол цаашаа явуулдаг тийм систем. Хаагдаг бол явахгүй. Одоо эхний шугам бол хар орон бидний мэд хар орон захаас хойшоо Ярмаг одоо бидний мэдхээр нэг Porsche төвийн ертөнцийн зүгээр зүүн талд нь тий. Тэнд очино. Тэнд очино. Энэ хоёр чи хоорондоо нэг 4.2 км. 4.2 км дүүжингүүрээр ингээд явна гэсэн. Одоо ингээд нэг талдаа хэдэн кабин явна гэсэн үг хүмүүс одоо. Ер нь 4.2 км замд одоо яг бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол 98 кабиныг явна гэсэн үг. 98 кабин маань өөрөө бүгд одоо бүрэн хүчин чадлаараа явхад цагт нэг 2350 хүн дээвэрлэх хүчин чадалтайгаар ажиллах байх тийм. 98 кабин ингээд тасралтгүй л. Тэгэхээр нэг кабины хурд нэг 6 м/сек хурдтай хөдлөнө. Тэгээ бодохоор ер нь нэг кабин хоорондын зай 20 секундэд л ингээ ер нь кабин ирээл яваад байна гэсэн үг. Тэгээ энэ хоёрын хооронд ер нь хүмүүс хэрэг зарчд юм бэ? Төгжрөлт хэр одоо буурахад нөлөөлөх үү? Яг нөгөө ярмаг орчмыг бол 15%-аар бууруулна гэдэг тооцоо гараад байгаа. Тэгээд одоо эн чинь мэдээч ярмагаас одоо хотын төв рүү холбож байгаа гэдэг утгаараа бид нэр одоо манай энэ хэрэгжүүлж байгаа 24 мега төсөл маань одоо бүрэн хэрэгжсэн ч юм уу те тэр цагт харангуут одоо нэг тээвэрт суурилсан хөгжил гэдэг талаасаа бас харж одоо энэ шугамыг бас татж байгаа. Хугацаа нь хэд байх вэ энэ хоёрын хооронд? Хугацаа 11 минутын хугацаатай явах юм. Тий. Кабин маань өөрөө нөө дугуйтаа эргэж гисэн дугуйтаагаа ороод дугуйгаа бэхлээ явах боломжтой. Тэргийн цэртэй хүмүүс ч гэсэн тий ерөн сууж болно. Тий. Тэгээд нөгөө тэрэн цэртэй хүмүүсийн дугуйг нь бэхэлгээч гэсэн ерөнхийдөө байгаа. Кабин руугаа нөгөө хүмүүс ингээд орохын тулд яг бид нар бол гадаад улсад аялал жуулчлалаар явж байхад одоо кабель карт бол зөндөө сууж. Тэр кабинд ингээд ордог тэр буудал нь ер нь байгууламж нь ямар хөө байх юм бэ? Бид нар нөгөө аль болох хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зориулаад шатаар дэш тоошоо гаргаад авахгүй. Ерөнхийдөө яг газрын түвшингээс газрын түвшинд буудлын ингээд шалны түвшин, кабины түвшин хоёр яг нэг түвшинд тэгээд машин ойрхон зайтай. Кабин маань өөрөө буудал дээр хүрээд ирлээ гэхэд одоо үндсэн системээс салаад 0-126 м/сек хурдтайгаар одоо маш удаан явна гэсэн. Ингээд хажуух. Тий, хажуух юм тий. Тэгээд тэн дээр ч одоо 5-6 кабин ингээд байнгын удаан хөдөлгөөнтэй байж байна гэсэн. Тэгээд одоо хөгжлийн бэрхшээлтэй тэрэн цэртэй хүн ер нь бол өөрөө ингээд тэргээ хөдөлгөөд орох боломжтой. Тин чи ер нь ямар ч асуудалгүй юм. Завсар зайн одоо маш бага миний харж ирснээр бараг 0.5 см ч юм уу тийм зайтай. Тэгээд тэгж удаан хөдөлж байгаа нөхцөлд бол хангалттай ороод Хүлж одоо манайх их хүүтэн шүү дээ. Яг их богино хугацаанд л явах юм байл л ер нь бол. Гэхдээ бас хүүтнийг ер нь яаж одоо зохицуулах дотроо партай байх юм уу? Дотор нь батарей суйрлуулад суудланд ороосоо халтгаар шидэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө батарей маань өөрөө буудал дээр ирэхдээ зэнэглэгдээд тэрүүгээр одоо тэр батарейгаараа халаагаад тэгээд дараагийн буудал дээр очих хугацаанд ер нь ингээ ашиглаад байнгын эргэлтэнд явна л гэсэн. Одоо энэ ажлын дээр Францын Poma гэж компани гүйцэтгэдэг. Тэгээд энэ би бас Poma-гийн тухай нэлээд уншлаа л да. 1930-ийн онд байгуулагдсан. Тэгээд яг энэ салбартай бол нэлээд тэргүүлэгч. Тэгээд Poma-гийн хийсэн дүүжин тээвэр дээр бол одоо осол нэгч гарч байгаа юм билээ шүү дээ. Тохиолдол ерөөсө бүртгэж байгаагүй. Poma бол өөрөө их асар хурдтай ирж заст юм билээ шүү дээ. Бүр ингэсэн үзүүлэлт байлээ шүү дээ. Стратегийн тийм гэмтлийг бол 7 хоногийн дотор одоо маш шуурхай баг ирж засварлана гээл те. Зүгээр техникийн явцын төсрөлтийг бол сарын хугацаанд хийж гэдэг юм. За ингээд хоёул ерөнхийдөө үзэгчтэй үндсэн мэдээлэл өгчлөө. Улаанбаатарт ямар өртгөн. Эхнийх нь бол одоо хар орноос Ярмаг хүртэл 4.2. Дараагийнх нь бол Хүүхдийн паркаас үндэсний цэцэрлэгт хүрүүлэн. Тэр нь арай зайн богинохон байна. Тэр нь 2.8 км. 2.8. Нөгөөх нь 4.2 гэхээр ихэр үндсэндээ бол бараг нэг 7 орчим километрийн ийм дүүжин зам Улаанбаатар хотод одоо бий болох нэ. За битээр сая үзэгчтэй бас хоёулаа нэлээд тийм яг Улаанбаатарт баригдаж байгаа энэ дүүжин замынхаа талаар ярьлаа. Олон улсад ер нь энэ тээврийг ер нь хэр одоо ашигладаг юм бэ? Миний харснаар бол энэ Латин Америкийн нэг хэдэн орон ашиглаж байгаа шиг байна тийм өндөр юм уулархаг уулан дээр хот нь байдаг газрууд тийм дүүрэг нь байдаг. Одоо Мексик, Колумб, Чили, Мил гэх. За Францын захын дүүргүүдээр бас ийм тээвэр ер нь байна шүү. Энэ хэр одоо өргөн ашиглагдах одоо ирээдүйтэй ийм тээвэр байна гэж бас харсан байна тийм. За ерөнхийдөө олон улсын жишгийг бас хараад үзэх юм бол одоо хамгийн их нэр нь номер 1-т бичигдэх нь бол Колумбийн Медельин гэдэг хот байгаа.
Тэр хотод бол дүүжин тээвэр бол нэг шинжлэлийг авчирсан юм байлээ л дээ бас уншаад үзэхэд яг ямар талаараа одоо шинжлэлийг аваад ирв гэхээр Колумбийн одоо Медельин гэдэг хот маань өөрөө захын дүүргүүдийн ийм алс бүглүү нийтийн тээвэр явдггүй яхан өндөрлөг газар бас ерөнхийдөө оршдог. Тэгэхээр энэ дээр ямар асуудал үүсдэг байсан бэ гэхээр тэнд амьдарч байгаа хүмүүс маань хотын төв рүүгээ орж нийгмийнхаа одоо үйлчлэгийг авч чадахгүй одоо сургуульд явхад дээрэм тонол ихтэй ч юм уу ийм асуудлаас болоод айгүй бүглүү байсан. Одоо тэрнээс хойш одоо 6 шугам барьж ашиглалтанд оруулсан. Энэ 6 шугамыг ерөнхийдөө дагаад дүүжин тээврийн одоо стейшны маань эргэн тойронд одоо дэд үтс айгүй хөгжөөд одоо намын сан сургуулиуд баригдаад тэрийгээ дагаад одоо нийгмийнхаа үйлчлэгээнүүдийг аваад одоо сурагчдын маань сурлагнаас дээш одоо ихсэж гэх юм уу сайжраад хүмүүсийн ажил эрхлэлт бас сайжраад дээрэм тонуулын хувь нь багасаад ийм эерэг өөрчлөлтийг авчирсан. Тэгээд хотын маань иргэдэн өөрсдөө тэрийг дүүжин замын метрог нэрлэлсэн айгуу дуртай байт юм байлээ. Монголд энэ нэрээс байдгүй болохоор ээлж жуулчлалын зорилгоор ч байдгүй болохоор хүмүүсийн төсөөлөлд ер нь жоохон буухгүй байгаа юм шиг байна тийм. Ер нь тэгж анзаарч байгаа. Ер нь тийм. Би ер нь бол нооллуулахад би ч гэсэн өөрөө айгүй ихтгэл үнэмшил багтаа явдаг байсан. Тийм. Тэгээд энэ төсөл рүү ороод ажиллаад энэ төслийн хүрээнд бас очиж үйлдвэрлэлтэй шалгаад бас танилцаад адилхан одоо юу гэх юм кабинтай яг адилхан буудлын барилгатай тийм газар очиод үзэхэд ер нь боломжтой. Ер нь айгүй их нийтийг ингэж хоёр тийш зөөвөл хүчин чадалтай. Кабин маань өөрөө 10 бол үлхэн ороо суучаар 10 ороо суугаад одоо байнгын юм хурдцтай ирж байгаа нөхцөлд хүмүүсийг бол хоёр тийш хангалттай нийтээр нь тээвэрлэж чадхаар. Одоо барилгын ажил маань юу нь ямар хувьтай вэ? Барилгын ажил маань ерөнхийдөө 19 тулгуур багантай 2 будалтай гэж байгаа шүү дээ. 19 тулгуур багны маань одоо юу гэх суурь нь 2 хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь шон суурь, нөгөөх нь нийл суурь гэсэн үг. Давтан суурь хийгдэж байгаа. Ерөнхийдөө шон суурийн ажил маань дууссан. Нийл суурийн ажлууд эхэлсэн. Одоо хоёр талаасаа 2 туслан гүйцэтгэгч зэрэг ороод ажиллаж байгаа. Тулгуур багнуудыг нөгөө авчирж ийн гэдэг нэг сая нэг мэдээлэл явсан шүү дээ. Одоо ер нь тоног төхөөрөмжүүд ирж ийна гэд. Тэгээ хаанаас одоо авчирж ийн гэсэн үг? Манай бүх тоног төхөөрөмжүүд ерөнхийдөө Францад үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээд Францад үйлдвэрлэгдээд тэндээс наашаа ачигдж байгаа. Төслийн хүрээнд нэг 149 контейнер нийт наашаа ирэх ёстойгоос 5 нь бол одоо Улаанбаатар хотод ирээд хашаандаа буутсан байгаа. Галийн хашаанд бол 6 контейнер ирсэн гарахаа хүлээгдээд байж байгаа. Тэгээд наашаа ачигдсан гэх юм бол 70 контейнер ер нь замдаа явж байгаа. Ажил бол өстой идл ингэж байгаа юм байна. Ид бужигж байгаа юм байна. Хар орноос Яармөр явахлаар туулгалтыг өөр таавж байгаа. Тэгэхээр бас их гоё үзүүштэй байх юм шиг бас. Бас ер нь тий. Цонхоор харахад бол тий. Хүмүүс маань одоо эндээ одоо хизээ сууж сурах вэ гэдэг ингээд бас одоо би яг Facebook дээр хүмүүсийг бичиж байгааг л одоо стенс асууж байна л т. Ороод нөгөө оюун момын нийт зүтгээд за тэгээд дотор нь ороод арх уугаад нөгөө ингээд чигээр явж явах юм хүчээр савлуулад ингээд одоо баллах үед энийг одоо хяндагд байгаа даа гэсэн сэтгэл айгүй их байсан байхгүй. Тэгээ энэ дээр бас ямар хяналттай вэ? Энэ дээр одоо буудлын дээр маань нэг хянагч байнгын байж байгаа. Дотроо камер, дотор хүмүүстэйгээ холбогдох одоо юу гэх юм холбогдох одоо утасч гэсэн ерөнхийдөө байгаа товч дараад одоо оператортой холбогдож болно тий. Тэгэхээр ерөнхийдөө байнгын хяналтанд явна. Тулгуур болгон дээр бас камер тавигдаад энэ чинь бол 100% одоо цахилгаанаар ажиллана шүү дээ. Одоо энийг чинь хангаж чадах цахилгаан юу байгаа мó гэсэн байдлаар хүмүүс санд чинь ер нь ингээд тосолтгүй ажиллахад ер нь хичнээн одоо цахилгаан ирчим үуч хэрэгтэй. Цахилгааны хувьд гэх юм бол моторын хүчин чадал одоо ерөнхийдөө 2000 кв гэж ярьж байгаа. 2000 кв-гийн хос трансформатор ажиллах юм. Тасарлаа гэхэд яах вэ гэхээр бид нөөц генератортай байх юм. Нөөц генератор маань бүтэн хүчин чадлаараа биш ч гэсэн одоо 1 м/сек-ийн хурдтайгаар системээ эргэлдүүлээд одоо хүн нэмж суулгахгүйгээр бүх хүмүүсийг буулгах фэн зорилготойгоор генератор. Бас энэ нөгөө зарим газар тийсэн дүүжин тээвэрч нөгөө бүр ямар ч цог тоггүй одоо нөөц генератор нь зогссон ч байсан өөрөө ингэж айж уухан буулгах тийм
тохируулга бас байд юм байл шүү дээ тий. Тэр нөгөө нэг налуугаасаа бас хамаарат тий. Өөрөө гулсаад бууж ийн гэсэн үг шүү дээ тий. Хоёрдугаар шугам ер нь хизэнээс ажиллана гэх юм бай. Одоо паркаас үндэсний зэрэг зүрхлээ хүртэл тий. Хоёрдугаар шугам дээр яг хав зөвхөн чиглэл гарсан байгаа. Түүнээс биш нөгөө техник эдийн засгийн үндэслэл бол наривчлан хийгдээгүй урьдчилсан байдлаар зүгээр ерөнхийдөө тооцооллууд бол гарсан. Гэхдээ одоо наривчлсан техник эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай. Гэхдээ ер нь хамгийн чухал асуудал бол мэдээч газар чиглүүлэлтийн асуудал. Газар чиглүүлэлтэн дээр 1-2 жил дамнадаг. Хүмүүс нь газараа өгөхгүй гэдэг. Мэдээч гэсэн тэрийг булаагаад авч болохгүй зөвшөлтсөл хүрэх гэж маш удаан цаг хугацаа явагдсан. Одоо энийг хийх ер нь одоо эхний шугам явахад ер нь газар чөлөөлөлт хийх таарав. Ер нь бол бид нар нэг 21 нэгж талбарыг ер нь чөлөөлсөн. Тэрэн дээр гэхдээ ганц авааштай юм нэгч төгрөг зараагүй. Хүмүүс одоо аж ахуй нэгжүүд хүмүүс ерөнхийдөө айл өргөч гисэн байгаа. Тэд нар маань бүгд өөрсдөө одоо нийгмийн сайн сайхны хүрээнд гэдэг утгаараа газруудаа өгсөн. Зарим нь одоо сэрвтүүдийн гэрээг гэж одоо газраа яг биднэрт өмчлүүлж өгөхгүйгээр тэнд тулгуур баган босхийг зөвшөөрсөн ч гэдэм үү. Зөв. Тиймэрхүү. Бас их оронч бай тий. Тэр нь хүмүүс айгуу нааштай хандсан. За баярлалаа. Тэгээд бас дүүжин замын тээвэр төслийн одоо ахлах инженер төвшин санаа өнөдөр манай студид ирж бас их сонирхолтой ярилцлагыг өглөө. Тэгээд эх жил ихэд бол бид нар тээврээр л одоо тээврээр зарчаад одоо явж байгаа нь ажил бол эд одоо бүжгэнж байгаа юм байна гэж энэ бол ойлголоо. Яг хуу миний зүгээр сэтгүүлчний хувьд бол энийг айгүй олон жил сонсож байгаа. Сүхбаатарын талбай дээр нэг улаан өнгөтэй кабин гаргаад тавиал одоо тэр чи хэдэн он юм бэ те. Тэгэл одоо баг 14-5 хойш ярьж байгаа байхгүй. Тэгэд энэ одоо засаг захиргааны үед одоо энэ ингээд ажил болох нь ер нь жоохон удаан ч гэсэн ямар ч байсан ажил болоод ингээд эрхчлэхэд бол биелэх чинь таны хувьд бол бас энэ ажилдаас зүтгэх баха гэж найдаж байна. За баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ подкастынхаа шинэ дугаарыг хүргэлээ. Бид Улаанбаатар хотод хийж байгаа 24 мега төслийг бас цувралаар үзэгч та бүхэнд танилцуулж байгаа юм аа.